Эрхэм үзэгчдээ MNC телевиз эрхчлөөнд суурилсан хөгжлийн тухай яриа нэвтрүүлгийнхээ өмнөх дугаараар торгоны зам сангийн гүйцэтгэх захирал Халиун Батын чөлөөт үн ба төрийн оролцоо сэдвт лекцийн эхний хэсгийг сонирхолсон. Харин өнөөдөр дээрх лекцийн үргэлжлэлийг хүлээн авч үзнэ үү? Долларын ханшид байсан 1400 орчим байсан. Одоо 1800 болчихсон. Тэгэхээр гаднаас олдож авч байгаа бүтээгдэхүүний үн яаж байгаа? Өсөх ёстой байсан. Тэгтэл засаг яасан гэхээр үн докторжуулах хөтөлбөр гэдэг нэртэй алдартай бодож болсон. За үн докторжуулах хөтөлбөр яаж байгаа гэхээр нөгөө нэг тэр алдагт оруулаад байгаа дүн байгаа шүү дээ. Тэр дүнгийн ячиж байгаа. Нэгсэндээ тойруу замаар нефтийн компани буцаад өгчөж байгаа. Ойлгож байна. Одоо өөрөлдвөл Америк доллар 1800 болсон байна шүү дээ. Тэгвэл тэр 1800 гэдэг ханшаар биш, арай бага үнээр доллар май гэж өгчөж байгаа. Тэгэхээр тэр хоёрын хооронд гарч байгаа бодит алдагдлаа шүү дээ. Тэр алдагдлыг Монгол банк өнөөдөр яаж яах гэхээр өөрийнхөө балансан дээр тусгаад байна. Улиралдаа би зөвхөн миний тооцоосноор бол 70-аас 80 тэрбум төгрөг таасыг боддоо. Улиралдаа 70-аас 80 тэрбум төгрөг тэр үнийг доктортой байлгахын төлөө төлж байгаа. Ингээд бодох юм бол хөтөлбөр хэрэгжсэн нийт хугацааны турш 300-аас 350 тэрбум төгрөг зарцуулсан байх магадaltaй байхгүй. Тэр мөнгийг Монгол банк хаанаас бий болгож байгаа? Монгол банк аж ахуй үйл ажиллагаа эрхэлдэг үү? Үгүй. Тэрийг яаж хийлж байгаа гэсэн. Тэгэхээр төгрөгийн нийлүүлэлт нэмэгдэхин суурь аргагүй байхгүй. Төгрөгийн нийлүүлэлт нэмэгдэхээр яаж байгаа? Долларын ханш буцаал яах нь? Өсгөөсөр аргагүй байхгүй. Долларын ханш окей өсдөг юм байж. Нефтийн бүтээгдэхүүний ханшийг ингээд үнийг доктортой барьцсан юм байж. А гэтэл хүмүүс дандаа ганцхан бензин худалдаж авдаг шүү дээ. Чихэр авна, тэр талх авна, өөр бусад зөндөө олон юмнууд худалдаж авчих. Тэр бүх бүтээгдэхүүнийх нь үн яасан юм? Өсч гисэн. Өнөөдөр инфляц албан ёсоор 12% гэж ярьж байгаа шүү дээ. Албан ёсоо гэж биелж байгаа шүү. Энэ бас хаалттай. Ягаад гэвэл сонин нэг статистик сонин шүү дээ. Сонин тооцоо. Албан ёсоор 12%. 12% инфляц гэдэг чинь өндөр шүү дээ. Маш өндөр инфляц. Тэгэхээр инфляцаар дамжуулаад та нар яаж байгаа? Хямдхан бензин хэрэглэснийхаа мөнгийг төлчихөж байгаа байхгүй. Ялгаа байхгүй. Эдийн чорт. Нэг карманаас аваад нөгөө кармаагаараа төлчихөж байгаа. Ямар ч ялгаа байхгүй. Ер нь бол төрийн эдийн засгт оролцоо гэдэг юм айхтар том сэдв байдаг. Төрийн эдийн засгт оролцоо бол маш олон одоо чиглэлээр явдаг. За нэгдүгээрт нь бол мөнгөний бодлого, хоёрдугаарт нь төсвийн бодлого, гуравдугаарт нь энэ эдийн засгийн бүтэц гэж юм яриад байдаг шүү дээ. Эдийн засгийн өөрийнх нь бүтцийг өөрчлөх замаар бас оролцдог. Тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар ч юм уу тийм. Тэгээ хамгийн бүдүүлэг оролцоо нь бол шууд үн рүү орох оролцоо. Энэ бол өнгөрсөн 20 дугаар зуунд бид нэр хөл бүтэн 100-ийнхаа туршчихсан тэр туршилт байгаа шүү дээ. Социализм гэдэг туршилт. Тэр туршилтаас ойлгоод авцсан гэж би бодож байгаа зүйл байхгүй. Уул нь энэ үнэн чөлөөтэй байх хэрэгтэй байна. Ядаж тийм. Тим нийгмийг бид нар зах зээлийн эдийн засаг гэж нэрлэдэг юм байна. Тим харилцаа эдийн засгийн харилцаа. Гэт ойлгоцсон гэж бодсон чинь манайхан ойлгоогүй юм. Хамгийн сонирхолтой нь ойлгоогүй. Тэр зах зээлийн эдийн засгийн харилцааны хамгийн чухал суурь болсон үн рүү яаж нэг гэхээр хайр найргүй хургаад төрж байгаа. Одоо маш олон үнэнд оролцож байна. За нефтийн бүтээгдэхүүний үнэнд, махны үнэнд, орон сууцны үнэнд, барилгын материалуудын үнэнд те их мэтлэнгээр зөндөө олон үн докторжуулах хөтөлбөртэй учраас тэр болгонд нь үннийг зохицуулах гэж хаах гэж оролдож байгаа. Одоо дараагийн зөвхөн миний айж байгаа айц шүү гэхээр хэрвээ Монгол банк энэ үн докторжуулах хөтөлбөр гэдэг юм а хэрэгжүүлэхээ огцсон байлгүй яах вэ? Одоо ерөнхийлөгч нь огцроод тий. Дараагийн нэг хүн гарч ирсэн нь ууй нэст айгүй буруу юм байна. Боли огцсон. Энийг боли гэж хайчвал бензиний үн шууд яаж байгаа юм? Юу 200 байд 300 400 төгрөгөөр өсөх тийм магадлал байгаа. Тэр үед яах вэ? Эдийн засгт маш хүчтэй шоконд орно ш. Тийм үү? Нөгөө инфляц нь бүр ингээд галзуулаад алга болж байгаа. Тэгэхээр Монгол банкнд одоо ямар гарц үлдэж байгаа нэхлээрэ үргэлжлүүлэх тий. Үргэлжлүүлээд мөнгөө хэвлэн алдагдлыг нөхөж өгнө. Мөнгөө хэвлэн алдагдлыг нөхөж өгнө тий. Хэдийн хүртэл мэдхгүй ямарсан явна. Монгол банкны нэг аз таарад бас нэг шанс байгаа. Тэрний үгээр гадаад зах зээл дээр яах нь нефтийн бүтээгдэхүүнийг дуурайд нөгөө нэг одоо нөхөж байгаа тэр алдагдлын хэмжээ яах нь багах болчихно гэсэн үг шүү дээ тий. Тэнгүүт нь гэлс яах нь хөтөлбөрөө зогсооч гэсэн. Улс төрчнөр иржил байдаг явж лээдэг тий.
Нэг өдөр тэр хүн явна. Дараагийн хүн гарч өөр бодолтой хүн юм зогсоолоо. Яг дараагийн хүн зогсоочих юм бол эрсдэл нь өөр дээр нэрж байгаа байхгүй. Чи бензиний үнийг гарангуудаа нийцсэн чи гээд нөгөө сонгох магадлал болонгод айгуу дахиад өргөжлүүлэн тий. Улс төр шиг сонирхолтой хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл байдал цаашаа яаж өрнөхийг би бол одоо гайхаж байгаа. Хэдий хүртэл явах юм. Яаж явах юм? Ямар байдлаар төгсөх юм те? Ямар ч л байсан нэг сайхан төгсөх байх гэж бодсон. Тэгэхээр энэний үн цэнийг хэн төлдөг вүлээ? Бид нар л төлж. Хамгийн аюултай бид нар өөрсдөө л төлж. Тэгэхээр би юу хэлмээр байна гэхээр энэ төрийн одоо албанд очсон, очоогүй янз бүрийн хүмүүсийн эдийн засгийн асуудлаарх янз янзын амлалт тэр юмд бити итгэж байгаа чи. Тэр бол аюултай тоглоом. Маш аюултай тоглоом. Дээрээс нь би юу хэлмээр вэ гэхээр энэ засгийн газраас, энэ Монгол банкнаас бити юм нэхээч. Тэ? Зөв чөлөөтэй хайчид эднийг бас тэ. Сонгодоо явж лээ. Тэртээ тэргүй нэмэр байхгүй тэр. Хинч сонгох сайдын ч адилхан. Тэгэхээр тэр хүмүүсээс чи эдийн засаг яачваа, чи долларын ханш яачваа гэж нэхгээд нөгөөдөл чинь ажил хийхээс өөр арга болчих. Үнэ. Тэгээ ажил хийхээрээ тийм ухаантай бодож олоод улам боснуулаад байдаг. Тэгэхээр тэднийг тэгмээр байна. Зүгээр найч юм тий. Юу ч хийсэн, юу ч хийгээгүй ч сонгоцлээ тий. Ямар аваад тий бидний амьдралыг сүрүүлэхгүй л чөлөө зах зээл нь жамаараа яваад үнэн жамаараа тогтоод бидний карманаас хууль бусаар хулгаалдаггүй тэгээд яг л зах зээлийн жамаар үн өссөн бол өссөн, буурсан бол буурсан. Өссөн үед нь бид нар өссөн мөнгө төлөөд буурсан үед нь буурсан хямдралыг ингээд ашиглаад явдаг. Тийм хэвийн эдийн засгтай нөхцөл байдал бол ормоор байгаа байхгүй. Уул нь хамгийн сайн арга нь бол би өөрийнхөө амьдралыг л авч явах юм байна. Тэрэнд энэ хөндлөнгийн хүмүүс ингээд бас гай болоод байна тий. Тийм л нийгмийн төлөө бид нар явмаар байгаа. Тэгээд энэ үзэл санаа бол ялцчихгүй либертар үзэл санаа. Эдийн засаг гэдэг бол өөрөө энэ хүмүүсийн хооронд бий болж байгаа харилцаа шүү дээ. Одоо Монгол улс нь 3 сая гаруй хүнтэй болох чинь 3 сая хүн бүгдээр өдөр тутам эдийн засгийн харилцаанд орж байгаа. Тэр 3 сая хүн хоорондоо ингэ харилцаж байгаа тэр харилцааны тоог тоолох юм бол хэдэн их 80 ч юм мэдгүй тийм харилцаа үүсэж байгаа шүү. Тэр бүх харилцааг зохицуулж болно гэдэг тэр одоо яах нь төсөөлөл нь өөрөө анханасаа алдаатай юм санагдав. Сүүлийн үед нэг тийм айгүй сонио ойлголт бий болчихсон. Одоо би маш олон хүнээс сонсож байна. Айгүй хүнэлт явдаг эдийн засгч хүнээсээ сонсож байна. Улс төрчөөс сонсож байна. За бусад хүмүүсээс сонсож байна. Окей, чи дандаа чөлөө зах зээл гэж яах юм? Тэгвэл чөлөө зах зээлийн эдийн засгтай болчих юм бол цөөхөн хэдхэн том компаниуд над эдийн засгийг чинь бүгдийг барьж шít. Гэхдээ юу муу байгаа тэр? Тэр цөөхөн хэдхэн том компани гэдэг нь одоо юу муу болчиход байгаа юм бэ гэдэг би ойлгохгүй. Дэлхийд хөгжсөн бүх улсуудыг та хараад үз. За би ойрхны жишээлээ Солонгос тий. Солонгос бол цөөхөн хэдхэн том компани байна. SK, Samsung, Hyundai тий. Маш цөөхөн хэдхэн том компани байдаг. Тэрний дор хэдэн зуун мянган дунд зэргийн компаниуд бай. Тэрний дор бүр тэрнээс олон яах нь жижигхэн компаниуд бай. Одоо өнөөдөр та нар сонссон байх. Сая засгийн газрын статистик би ярьж байгаа шүү. Нийтдээ 6000 гаруй аж ахуй нэгж хаалга барьсан байна гэдэг статистик гаргасан байлаа шүү. Энэ юунаас болж байгаа? Энэ бол одоо би өөрөө том компани удирчээс өнөө би хэлье. Одоо шил миний удирчсан компани жилдээ ойролцоогоор 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг гэсэн. Өөрийнхөө үйл ажиллагаа сайжруулах. Тэрийг хэн үүсгэх вэ? Дунд болон жижиг аж ахуй нэгж үүсгдэг. Ойлгож байна те? Яг иймэрхүү замаар л эдийн засгийн харилцаа явдаг ер нь бол. Тэгэхээр шууд жижиг дунд баахан аж ахуй нэгжүүд байж агаад тэгээд ингээд амар гой хөгжөөд гэдэг тэр яриаг одоо маш олон жил ярьж байгаа тийм үстэй. Одоо манайх жижиг дунд бизнесийг хөгжүүлэх тийм сан хөтөлбөр нэтэрээ одоо маш олон юмнууд байдаг шүү дээ. Хөгжсөн юм бил харахгүй. Яагаад гэвэл том хүчрхэг аж ахуй нэгжүүд бий болж байгаа. Тэр аж ахуй нэгжүүд л яадаг вэ гэхээр дэлхийд өрсөлдөж чадах тэр технологиг яадаг худалдаж авч чаддаг. Тэр аж ахуй нэгжүүд том байгаа учраас зах зээл дээр эрсдэлтэй туршилтуудыг хийж чаддаг тий. Алдагдaltaй ч байсан яа энэ бүтээгдэхүүнийг туршаад үзье. Тэр компаниуд байгаа учраас тэр санхүүгийн чадвартай компаниуд байгаа учраас
Хүмүүс нь хөгжиж байгаа. Тэд нар ч сургалтанд явуулж байгаа, ингэж байгаа, тэгж байгаа. Жижиг дунд компаниудын удирдлагууд дайшаа өөрөө сурах гэж айгүй их зовцсон хүмүүс байдаг шээ. Жижиг дунд бизнесийн удирдлагууд нь дандаа өөрсдөө яаж сурах уу гэсэн хүмүүс байдаг. Тэгэхээр юм хүн сурах. Ойлгож байна. Юм хүн сурах. Яг л тэд нар тийм эдийн засгийн төлөвшил одоо баталгаа яах нь байхгүй. Яаж ашигтай ажиллах вэ? Яаж томорох уу гэсэн л одоо юмнууд нь ингээд өмнө тулгарсан байдаг. Тэгэхээр энэ улсыг чинь хэн хөгжүүлдэг вэ гэхээр яалтчгүй том аж ахуйн нэгжүүд байхгүй. Харамсалтай тэдний хоёултай сүд болдог гэхээр үгүй. Үгүй. Хамтарч аж ахуйн нэгж байгаа л. Одоо шилбэл Energy Resource гэдэг компаниг Монголын толгой том компаниуд нийлүүлж барьсан шүү дээ. Монголын талаас хийсэн хувийн хвшлүүдийн хийсэн маш амжилттай том төслийн нэг гэж би бодож байгаа шүү дээ. Хамтарч хийсэн тийм. Мэдээж том төсөл төр чинь нэг компани дийлэхгүй шүү дээ ганцаараа. Том компаниуд дээш дийлэхгүй төслүүд байна шүү. Тэр Монголын эдийн засгийг цааш нь ингээд айгүй сайхан болгох, орлоготой болгох, өрсөлдөх чадвартай болгох тэр том төслүүдийг хийхийн тулд том аж ахуйн нэгж хэрэгтэй байгаа байхгүй. Ойлгож байна. Том аж ахуйн нэгж хэрэгтэй. Тэрнээс биш одоо юу гэдгийг нэг 100 гаруй хүнтэй тий нэг хөрхэн жижигхэн компани мөн үү? Оюутлах шиг төсөл хийнгээд явъя л да. Чадах уу? Хэцүү шүү дээ. Энэ үндэсний гэгдэж ярьж байгаа одоо эдийн засгийн хувьд, менежментийн ур чадварын хувьд яах нь ингээд танигдсан брэнд нэрийн хувьд ингээд тодорхой хэмжээний төвшөнд очсон компаниудаа түшгэлж ийж дараагийн том алмаа хийх ёстой юм байна. Олон жил ингээд өөрийгөө зовоогоод махаа зулгаагаад энэ том бизнесийг хийгээд ингээд бэхжсэн хүмүүс дээрээ тулгуурлах байгаа гэдгийг гайхаад байгаа. Тэднийг л үзэн яддаг. Тэднээс аль болохоор хол байх хэвээр, тэднийг л унтрааж явах хэвээр, бизнесийг хааж явах хэвээр гэсэн тийм логик нийгэмд хардсан байгаа л. Манай одоо юу гэдгийг энэ өнөөгийн нөхцөл байдалд хамгийн том эмгэнэл юм болов уу гэж би боддог. Энэ бол засаглалын хямрал. Монгол улс засаглалын хямрал бий болчихсон. Өөрөөр хэлбэл нэг удаа хадаас хадаж үзээгүй тавар шууд одоо төр ирэхэд байгаа шүү. Нэг ч удаа хадаас хадаж үзээгүй. Нэг төрний борлуулалт хийж үзээгүй те. Яг боддоор одоо аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж үзээгүй тавар шууд л байгаа байхгүй. Тийм хүмүүс хүний бүтээсэн баялагийг татвар нэрээр ч юм уу бусад нэрээр татаж авчиж чад дур зороогоор зарцуулж байгаа. Энэ бол засаглалын хямрал. Тэгэхээр энэ үйл ажиллагааг бид нар хяндаг, бойлгоо хэлж чаддаг, зохиол унгааж чаддаг тийм хүчтэй засаглал байхгүй байгаа учраас Монгол улсад яаж энэ нөхцөлөө сайжрахгүй байгаа шаарч. Энэ үн рүү ордог энэ бүдүүлэг үйл ажиллагаа нэгдүгээр зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт нь энэ том аж ахуйн нэгжүүдээр тулгуурлаад хурдан хугацаанд том эдийн засгийн нөлөө үзүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх ёстой. Төр нь өөрөө зөв засаглалтай байх ёстой. Жижигхэн байх ёстой. Орохгүй юмаа заагаа мэддэг байх ёстой гэсэн санаа л ирсэн. Өнгөрсөн 7 хоног тэр батлагдсан эдийн засгийг эрчимжүүлэх тэр тогтоолын төсөл дотор эрчим хүчний үнийг чөлөөлье гэсэн заалт орсон байгаа тий. Тэгээд энэ одоо хэрэгжих болоо таны хувьд нүүрсээр бий болгож байгаа эрчим хүчээ юу гэдгийг үнийн чөлөөлөөд тэгээ зах зээл дээр яг зарчмаар нь явуулъя гэхэд бол эдийн засгт бол нэлээд том цохилт болно. Яагаад гэвэл энийг бас л их олон жил барьчихсан. Одоо ялангуяа эрчим хүчний дамжуулах сүлжээ компаниуд нь дээрээс нь эрчим хүчнийг үйлдвэрлэж байгаа станцууд нь эрчим хүчний үйлдвэрт одоо нүүрсээ нийлүүлдэг уурхаанууд нь ингээд олон жил дамнаад ингээд хоригдлогдсон их том алдагдaltaй явж байгаа салбар шүү дээ. Тэгэхээр энийг чөлөөлөх юм бол цаадуулчин бол огцом чөлөөлөхгүй л байна. Айжмаар л гэж ярих байна. Харамсалтай нь айжмаар гэдэг яриаг явж ивэл дахиад нөгөө хяналт, дахиад нөгөөтгөө их хизээ ихэд одоо ингээд суллах уу гэдэг чинь айгүй маргаантай асуудал шүү дээ. Энд ч тэрийг мэдэхгүй. Худалдааны тухай хуулийн төсөл явж байгаа. Энэ хуулийн төсөлтөөр болохоор үнийг тийм зохицуулдаг, тийм зөвлөлттэй байя гэсэн тийм юм орсон байгаа. Энэ дээр танай сангийн зүгээс одоо тийм лобби хийдэг ч юм уу те. Энийн эсрэг тийм үйл ажиллагаа юу нь явуулах уу? Одоогийн төр маань зах зээл дээр байж байгаа үнийг зохицуулах одоо өөрийнхөө хууль эрх зүйн одоо юу гэдгийг үндслүүдээ маш сайн тавьчихсан байна. Стратеги гэдэг нэг айгүй ухаантай бас одод болцсон. Тэгэл жоохон эвгүй харагдвал энэ стратеги шүү гэж хэлцдэг тийм. Нэгсэндээ энэ торгуулийн сум гэж хэлж байгаа яг адилхан хэлдэг. Тэгээд стратегийн бүтээгдэхүүнийг шаардлагатай зохиол төр яах нь зохицуулна гэдэг юм аа гэдэг хуульчлаад авсан байна.
Тэгээ тэр хуулийн заалтан дээр суурлаад одоо дараагийн хуулиуд нь гарч байгааг нэг илрэл нь бол надад улдааны тухай ойлгоо. Тэгээ мэдээж энэтэй бол бид нэр чадлынхаа хэрээр одоо юу гэдэг ямар ч байсан зөв болохын төлөө хичээж ажиллана. Энийг бол буруу юм а гэдэг талаас нь бас нэлээд идэвхтэй ярина тий. Засгийн газрын одоо нийт өр нь бол бас нотодын нийт бүтээгдэхүүний 40%-тэй тэнцвэрт хэмжээнд байна гэсэн байдаг. Одоо бол 60 гаруй явж байгаа. Тэгээд засгийн газар өөрөө хуулиар зөрчилсөн. Дээрээс нь ингээд одоо бондууд Чингис бонд, Самура бонд гэж бондууд авааддаг. Тэгээд эндээс авж байгаа ерөнхийдөө хөрөнгө оруулалтуудыг харж хахад бол ихэнхийг нь одоо зам тээвэрлүү гэдэг хийцэн байдаг те. Тэгээд таны саяны хэлсэн нөгөө 888 аж ахуй нэгж төсөл хэлбэр өгсөн. Нөгөө шинэ байгуулагдж байгаа аж ахуй нэгжүүд маань одоо яг эргээд нөгөө зээлээ төлөх баталгаа бол байхгүй шүү дээ. Ерөнхийдөө бол тэр мөнгө ер нь байхгүй тал руугаа л явж байгаа гэж миний хувьд ойлгоод байгаа. Энэ бондууд дээр бас дээрээс нь одоо энэ зээл аваад байгаа энэ асуудал дээр танаа байгууллагын болон таны байр суурийн ямар бодолтой байдгийг энийг ер нь яаж зохицуулвал ер нь эдийн засаг илүү хямралаас хурдан гарах боломжтой. Одоо л уусаа хямарсан гэд өнөөдрийн чуулган дээр хүртэл ярьж байна л да. Тий, ер нь бол хямрал гэдэг чинь айгүй маргаантай асуудал шүү дээ. Ер нь бол яг алиг хямарсан гэдэг вэ гэдэг сонгодог тодорхойл байдгүй юм байлээ л дээ. Тэрийг тухайн одоо эдийн засаг, тухайн нийгэм өөрөө л тодорхойл. Бид хямарсан уу? Эсвэл яах нь бид хямраагүй юу гэдэг тийм. Тэгээ одоо та нар юу гэж бодож байгаа айгүй чухал байхгүй хямарсан хямраагүй талаар. Мэдээж юу гэдгийг хүмүүсийн амьдрал нөлөөлж байгаа тодорхой үйл явдлууд байна. Үйл явцууд байна. Мэдээж танарт нөлөөлж байгаа хамгийн чухал юм бол инфляц байна шүү дээ. Инфляц нөлөөлж байна. Дараа нь магадгүй хуваарь бизнес эрхэлдэг хүмүүст нөлөөлж байгаа бас их төвхтэй юм бол энэ долларын ханшаа тийм. Монгол төгрөгийн сулрал. Ийм юмнууд бол бид нар ингээд хэвийн зүгээр нормалны сайхан амьдрах болон бизнесээ явуулахад бас жоохон хүндрэл учруулж байгаа. Тэгэхээр зарим нэг улс төрчид бол энийг бол хүндрэлүүд юм а гэдэг тий. За яг тэр утгаараа би хүндрэл юм а гэж хэлсэн. Та нийгт ажиллаж ирсэн гэсэн тий. Монголд яагаад одоо энэ гадаадын компаниуд ингээд бензин зарах ч юм уу тийм юм байдаг. Гадаадын бензин колонк байдаг тий. Улсаасаа ингээд гадаадынхаа компаниудыг хамгаалах одоо protection гэсэн билүү те. Тэрний талаар та юу гэж бодож байна? Ер нь бол эрчим хүчний салбарыг угаасаа түрүү хэлсэн нөгөө стратеги гэдэг ахтар нэртэй байлгадаг. Ямар ч улс. За тэгээд энэ өөрөө нөгөө үндэсний аюулгүй байдал гэдэг их олон сэдвтэй холбогддог тийм л асуудал юм байл л дээ. Эрчим хүчний талынхны асуудлууд бол. Одоо өөрөлдвөл улс орон ингээд тусгаар тогтносон тэр дотор байж байгаа хүмүүс нь хэвийн амьдраад хэвийн одоо аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх их чухал нөхцөл нь өөрөө эрчим хүчээр хангадах ёстой юм байл л. Тэр эрчим хүчээр хангагдаж байгаа их үүсвэр нь өөрөө яах ёстой юм. Найдвартай, баталгаатай бидний удирдлагын доор ингээд бид нар менежмент хийх боломжтой байхыг ямар ч улс хүсдэг, ямар ч улс хүсдэг. Тэгэхээр харамсалтай нь бид нар өнөөдрийг хүртэл яасан. Тэгэхээр эрчим хүчний хувьд тийм хараад биш би даасан байх тийм одоо зүйлсийг одоо яг нь бодос сэтгэж хүчтэй ингэж хөдөлж хийж чадаагүй л байгаа. Тэгэхээр одоо бол бид нар эрчим хүчний хувьд бол хараад бас тодорхой хэмжээнд хараад бас. За тэгэхээр яагаад тэр гадны станцууд байдгүй гэхээр хариулт нь энгийн. Яг л энэ үзэл баримтлалын үүднээс тэр гадны станцуудыг байлгах уу гэдэг байдлаар хуулиндаа тийм босго заагаад өгсөн байдаг. Оросын холбооны улс ч юм уу одоо бидэрт нийлүүлж байгаа улсууд өөрсдөө улс төрийн болон геополитик гэж ярьдаг шүү дээ. Тийм ямар соёлтой улс вэ? Ямар одоо бодлоготой улс вэ гэдэг бас их чухал. Бид нэр чөлөө зах зээлийг дэмжиж байгаа. Бид нар тийм байх хэрэгтэй гэдэг бүх юмаа чөлөөтэй тавьчихдаг. Тэгтэл нөгөө улс маань арил шин ямар үлээ гэдэг бас нэг асуудал байна шүү дээ. Өөрөлдвөл өөрийнхөө тодорхой юм эдийн засгийн үйл ажиллагаагаар ингэж нөгөөдхийгөө боомлох гэдэг тий. Өөрийнхөө атганд байлгах гэдэг ингээд янз янзын сонирхолтой улсууд байдаг учраас тэгэхээр зарим тохиолдолд зайлшгүй тэгж тэр өөрсдийнхөө эрсдлийг бууруулах талаас бас зарим нэг арга хэмжээ авахаас өөр аргагүй болдог гэж ойлгож байна. Азийн томоохон банкуд Bank of China эсвэл HSBC ч юм уу тийм томоохон компаниуд орж ирж болтгүй юм бэ? Энэ айгаад байдаг, балмагдаад байдаг юм юу юм бэ? Та тэрнийг тайлбарлаж өгөөч. Бас санхүүгийн секторыг бас бид нар бас тэгж хамаагүй одоо юу гэдгийг дуртай болгоныг оруулахад бас эрсдэлтэй. Яагаад тэгэхээр энэ мөнгө гэдэг чинь өөрөө буцаад бас их хүчтэй нөлөөлөл шүү дээ. Тэгэхээр ямар газрын мөнгө вэ гэдэг бол их чухал баг. Тэр нөгөө цаатлын мөнгөний эзэн нь өөрөө жоохон суртахуунгууд тавааршвал бас хэцүү шүү дээ.
Тийм учраас бас хэний мөнгийг яаж оруулах вэ гэдэг нь бас ухаантай бодох хэрэгтэй юм байх гэж бодож байна. Ер нь бол аливаа салбарыг либералчлаад гадны өрсөлдөд оруулж ирснээр бол хэн хойцох вэ? Хэрэглэгч маань л байж байна. Бид нэр зээлийнхүү буурна, банкны үйлчлэгнүүд сайжирна. Одоо манайх сүүлийн хэдэн жил одоо маш олон жил одоо онлайн төлбөр тооцооны тухай ярьж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг үнэхээр дөрвөлтөө хийчихсэн тийм том алхам бол бас хангалттай биш шүү дээ. Манай банкнууд бас тийм хангалттай сайн байж чадахгүй. Тэр бүх юм бол гадны өрсөлдөгч ороод ирэх юм бол маш хурцтайгаар сайжирна. Өрсөлдөөл нэмэгдэн олон л хүчтэй сайн үйлчлэг авдаг болно гэсэн. Тэгэхээр энэ утгаараа бол сайн үзэгдэл байхгүй. Тэгэхдээ түрүүн хэлсэн эрчим хүч мөнгө гэдэг бол өөрөө буцаагаад манай улсыг бас яг нэг тодорхой хэмжээнд одоо хөтлөж болохоор, өдлөж болохоор тийм хөшүүргүүд учраас бас хэний мөнгө, ямар зорилготой мөнгө, ямар цаана улс төрийн ямар одоо бэкграунд одоо тийм дэвсгэр байгаа вэ гэдгийг бас сайн харж иж тэр үндэснийхээ аюулгүй доктортой амьдрах тэр талаа бодож иж бас шийдвэр гаргах зөв байх л та. Инфляц бол хэвлэг үйлдвэртэй холбоотой асуудлаа гэдэг. Энэ тэгээд үнэхээр хэвлэг үйлдвэртэй холбоотой засгийн газраас болж гардаг юм уу? Эсвэл зах зээл дээр зайлшгүй байх хэрэгтэй юм уу? Мэлтон Фридман хэлсэн байна шүү дээ. Энэ бол ерөөсөө хэвлэх үйлдвэртэй холбоотой гэдэг. Мэдээж эдийн засагт хэл хэрээр фишерийн тэгштгэл байдаг. Нөгөө талд нь мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж явах хэрэгтэй. Тэр мөнгөний нийлүүлэлт нь өөрөө маш олон хүчин зүйлийг бодоод яг энэ зах зээлийг эдийн засгийг тэнцвэртэй байлгах хэмжээний л байх хэрэгтэй юм л да. Мэдээж инфляц олон шалтгаантай. Засгийн газраас үүссэн ч байна. Нийлүүлэлттэй холбоотой байдаг, эрэлттэй холбоотой байдаг, олон шалтгаанаас үүсдэг. Тэгээ Монгол Улсын засгийн газар бол жишээлбэл нийлүүлэлттэй холбоотой тэр эрэлт нөгөө инфляцийг гаргахгүй тулд одоо замын үүдийг жишээлбэл өргөдөх нь гэдэг маш олон жил ажиллаж байгаа бас тодорхой үр дүн гарч байгааг харж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл тэнд замын үүдийн хүчин чадлаас болоод Монгол Улс нийлүүлж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ эрэлтээсээ яаж бага болчиход тэрнээсээ болоод тодорхой бүтээгдэхүүний үн өсөд байсан. Тэгвэл тэрнтэй тэрийг одоо бууруулахын төлөө арга хэмжээ авч шүү. Тэгэхээр энэ бол нийлүүлэлтээс үүсэж байгаа инфляц аахгүй. За эрэлтээс гэдэг нь бас одоо хүмүүсийн хэрэглээг нэмэгддэг ч юм уу. Тэрнээсээ болоод яаж зах зээл дээр богино хугацаанд үн нэмэгддэг, нийлүүлэлт нь өөрөө тэрийг гүйцэхгүй байх магадaltaй ч гэдэг юм. Ингээд олон шалтгаанаас болж инфляцууд бий болдог. Тэгэхээр бид нэр инфляц ярихдаа бол тэр олон шалтгаануудыг задлаад аль нь тэр принтерээс болсон байна, аль нь эрэлтээс болсон байна, аль нь нийлүүлэлтээс болсон байна гэдгийг задлж ялгаж харж ярьж чаддаг. Тийм л болох хэрэгтэй юм шиг байгаа. Тэгэхээр одоо зөвхөн миний харж байгаагаар бол айгүй их эдийн засгч нартай болсон Монголд. Одоо эдийн засгаар хүн болгон ярьдаг болсон. Гэхдээ яг нарийн юм судалгаатай шилжгээтэй юм яах нь бол их бага байна л та. Тэгэхээр зүгээр л инфляц юм байна гэдэг том тоо яриад тахаар бол тэр бол миний бодлоор тэр бол өстой популизм юм шиг байна. Улс төрийн хэрэглэл маягтай. Тэгвэл шалтгаан нь юм байна. Энэ шалтгааныг яагаад юм бий болгох ч юу нөлөөлж байгаа, яавал дээр үү гэдэг юм шийдэлтэй ярих юм бол тэр илүү бас эрүүл яриа болох юм шиг санагддаг. За тэгээ бүгдэнд баярлалаа.